Шүүхийн хаалгаар ингээ яваад орохоор нэг гоё бичгүүд гэсэн. Энэ таны шүүх таны хөгжиж байгаа чиглэл та тавтай болж гэдэг юм гоё үг. Яг яваад шүүхийн хаалгаар орохоор нэг үлдэхэд шүүхийн жижигээс ахуулаад бүх бичиг баримтыг шалгадаг хаанаас явж байгаа хинтээ уулзах чам гэдэг. Би тэнд өөр аюул байцаалт шаардлагатай болсон л да. За энийг бид нар нэгдүгээр өөрчлөх гэж оролцсон. Энэ өөрөө үед бодит зүйл дээр шүүх иргэд нээлттэй байх хүртээмж тах тэр мессеж юм байгаад идэв. Яг тэр бодит зүйл дээр байдаг. Нөгөө талаас таахан шүүхийн тэр хүртээмжтэй нээлттэй байдал хаана огстой вэ гэх тэр орон зайны асуудлаас бодож байгаа. Ер нь хүн төрөлхтний нэг явж ирсэн 200 гаруй жилийн түүх үндсэндээ шүүхийг хараад зүйлийг хүчлэх төрөлх явж ирсэн. Шүүхийг яаж олон нийтээс, нийгмээс, улс төрөөс албан тушаалтнаас бие даасан ангид болгох тухайд явж ирсэн. Тэгээ энэ нь өөрөө эцэстээ нэг хаасан чи юу болж хөрсөн бэ гэхэд шүүгч гэдэг бол сансарт бүждэс дээр яг нэг тийм бие шиг юм болж ирсэн. Хиндэж ажиллаа тайлбарладгүй, хинд чинь тод байдгүй, хараад байдал гэдгээр өөрөө тэнд шинтгэд явдаг хамгийн их юмас ангид тасраад үзсэн тийм юм болж ирсэн. Энэ утгаараа бол ер нь 20 дугаар зуунд энэ ганц Монгол биш нөө. Энэ арчлыг бэхжүүлсэн, шүүхийн шинтгэл гэсэн хуулийн цэгт орж байгаа орнууд цоо шинжүүлэх үзэгдэл өөрөө шүүхийн нэг дээд төртөмжтэй асуудал. Өөрөөр шүүх хэтлээсээ хаарц байна. Тэгээ хаарц байна гэдэг нь нөгөө талдаа бас олон нийтэд дээл тод биш, хүртээмжтэй биш гэсэн үг биш гэдгээр энэ хоёрыг нэг зоосноо хоёр тал гэж хардаг. Тийм хандлагыг өгч тавьсан. Тэгээ энэ үзэл санааны үднэс биднээс шүүхийн шинтгэлийн шинүүд нэг талаас шүүгч яаж хараад байх юм? Улс төрөөс, бизнесээс, дээжтэй шүүгчээс шүүхийн захиранаас нөгөө талдаа шүүх яаж олон нийтэд дээл тод байх ёстой гэдэг. Тийм нүунд оролцож оролцсон юм аа. За энд нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Би жоо муухай зурдаг юм аа. Та нар тэрийг ойлгох чинь үстгээ. Энэ прокурор энэ шүүгчийн өнгөлөгч гэж ойлгож байна. Энэ гурвыг бол үндсэндээ юу гэж ойлгоод байгаа вэ? Шүүгч прокурор өнгөлөгч юу гэж ойлгоод байна хаач дүрснэ? Шин хууль зүйн сайд зөв ерөнхий хуулийн болгон зөвлөх. Зөв их хурлын гишүүн ямд орж байгаа хуульч мөн үү? Хууль шигэж үзэхгүй гэх гээд байна. Устрал шалтгаалхгүй. Хөтөлбөрийн яамны төрийн баримтчдаар хуулийн мэргэжтэй хүн юм шуудаж хуульч тэрээр төрийн захиранал авах шалтгаан. Тэгэхээр хуульч гэдэг яг сонгодог утгаараа бол өнгөлөгч прокурор шүүгчийг хэлдэг. Энэ гурвын хүрээнд шүүх мэдл гэдэг ойлголт хэрэгжиж байгаа. Нөгөө шудраг үсгийг тогтоох процесс энд явж байгаа. Шаардлагатай энэ өөрөө юу? Улс төрийн шийдвэрийг ч хүчин болгоно, төрийн гаргасан шийдвэрийг ч юу? Иргэний эрхийг зөрчсөн хуульцсан болох хүчин болгоно. Нөгөө талдаа бас иргэний бас хууль зүйн үндэслэх гомдлыг ч бас юу? Тэгэхээр энэ хүрээнд шүүх мэдл хэрэгждэг. Энэ гурвыг холбоог хуульчтай холбоо гэдэг. Хуульчтай холбоос өнөөдрсэндээ бидний хэлсэн шинэ үйлдэл биес давхар тайлбарлах гэдэг л да. Хуульчтай холбооны гишүүн гэмт үндэс энэ гураас бүрдээд байгаа шүү дээ. Яг энэ гурав дээр нэмэх нөгөө Германы тогтолцоо манайх ерөнхийдөө байж явдаг учраас эрдэмтэн судлаач бусад чиглэлийн хуульч нарыг оруулдаг гэхтэл лицензтэй төгөлдөг. Тэгэхээр шүүх мэдлэгүүд энэ гурав албан шалтны өрөөнд хэрэгждэг. Энэ гурав бол шүүх мэдлэг хэрэгжүүлэхэд оролцдог тэр хүмүүс. За энэ гураваас энэ гурвын шүүх хурал явагдаж байгаа. Энээс олон нийтийг тусгааруулж яадаг нэг юм байдаг. За манай шүүхийн танхимуудад та бүхэн тэр бүр олж харж чадахгүй байх л та. Америкийн кинонууд харсан. Нэг юм цагаан зураас, улаан зураас, за эдгээр кинонд л арай бол нэг юм модоо хайс шиг мэдсэн юм. Шаардлагатай гэрч ороод мэдүүлэгч буцаад гардаг. Тэгээ тэрний энэ юм бол хин гэхээр та бид сэтгүүлч нар олон нийт. Тэгэхээр хэвлэл мэдээллийнхэн болоод иргэдийг шүүх хурдаас сонирхож байгаа хүмүүсийг шүүхээс тусгаарч байгаа тэр зураасыг баар гэж. Энэ баарыг давж гарах хэрэгтэй. Энэ шүүх хэрэгжиж
давж харах хэрэгтэй. Энэний цаана орж бие даасан чиг үүрэгчтэй өмгөөлөх, яллах, маргааныг шийдвэрлэх, чиг үүрэгтэй оролцож үйт гэдгийг л хууч гэж байгаа. Тэгэхээр энэ зураасыг баа гэж нэрлээд энэ зураасыг давж хэрэгтэй хүмүүсийн хууч нэргээд эдний холбоо хуучтай холбоо буюу баарын холбоо гэж яриад байгаа тийм. Тэгэхээр миний ярих гэдэг нөгөө олон нийтэд шүү бие тод байхын чинь энд хэрэгтэй л байх. Энэ хэсэг бол яг л нийтийн эзэмшлийн цэцэрлэг төрөл гэсэн. Нийтийн эзэмшлийн цэцэрлэг төрөл. Энгийнээр ярих шиг. Хин ч хийжш нийтийн эзэмшлийн цэцэрлэг төрөлд орж ирэхин тулд зөвшөөрөл авдаггүй. Тэгэхээр үндсэн цэцэрлэг төрөлийг зугаалсан тул та нар хэн зөвшөөрөл авахгүй үстэй. А гэхдээ үндэсний цэцэрлэг төрөл нэг юмар хязгаарлагдана. Тэнд байгаа хүмүүсийн тоогоор л хязгаарлагдана. Багтаамж. Тэрээс хэн нэгээс зөвшөөрөх. Яг түүнтэй шүүхийн олон нийтийн тэр хэсэг хэвлэл мэдээлэл байдаг тэр хэсэг бол энд байгаа сандлын тоогоор хязгаарлагдана. Зарим нэг хүмүүсд бол орж сандал төрсөн дуушлах таймуудаа бол орж тэр нь өөрийг нь ил төдөлийг хангахгүй дээ биш шүү. Өөр орж байгаа хүмүүсээр тэр хязгаарчаас та дараагийн шүүхрэлээр арай итгэх ирэхгүй бол сандлын тоог хязгаарлагддаг юм. Нэг хэсэг нь суглаа явуулаад оруулцдаг нэг хэсэг байна. Ингээд эсвэл номерт хараачдаг байна энэ хэсэг. Тэр хэлбэрүүд янз бүр. Гэхдээ тэр гол биш. Яг энэ хэсэг бол өөрөө шүүх хуралдаа, шүүх ажиллагаа, шүүхийн процесс олон нийтэд ил тод харж байгаа тэр хэсэг. А энд орохын тулд хуучин бол зөвшөөрөл авдаг гэсэн бас л шүүх хуралдаанд дараалчаас зөвшөөрөл авдаг. Тэгээд энд орохын тулд за баг заримдаа бол хэцүү. Тэр бол би тэнд ажиллаж исэн хүмүүсийг нь буруутгадаг. Энэ өөрөө нөө тогтцоо тийм байсан. Шүүгчийн үйл ажиллагаа гэдэг шүүхийн үйл ажиллагаа гэдэг хуулийн орчин л ерөөсөө тэр байсан. Тэгэхээр одоо бол үндсэндээ энэ асуудлууд бол арай өөр арга хэлбэртэй болсон. Энийг бид нар бас нэг жинхэнэ утгаар нь харуултаа та нар нийслэлийн захиргааны нэрийг давзалцсан шүүхтээр очиж үтсэн байх гэж би бодож байна л да. Тэгээд тэрний нэг давхрын заалыг үзээрэй. Тэнд ямар нэгэн тийм за чи хаанаас юу яах гэж би асуулт тавихгүй гэж байна. Тэгээд тэнд ороход автомат машин дээр шүүхэн бүх шийдвэрүүд байж байгаа. Яг хэвлээд авч байгаа. Гэхдээ хэвлсэн мөнгөө татвална. Одоо нэг хуудсан 34 бахан 24 бахан би тариф мэдхгүй. Тэгээд шүүхийн шийдвэр хэвлээд авч байгаа. Цаашаа ороод шүүхийн хувцс хэрэглээд ингээ сонирхох юмнууд байна. Дээрс нь шүүх хуралдаа нэг явж байгаа нэг заал авах хэрэгтэй. Бичлэг хийгдээд ингээ. Тэр жигэд uuсан бичлэгүүд бас 72 цагаар хадгалж байгаа. Тэрийг флашн дээр хуулаад авч байна. Сонирхсан шүүх хуралдаа. Шийдвэрүүдийг нь бүх өнөөдөр бол 100 яма шүүгч бямадар болж байгаа тийм. Одоо нэг хэдэн шүүхийн шийдвэрийг тодорхойлоо. Захин маягаар 100 хэдэн мянга авах хэрэгтэй тийм. Тэгэхээр шүүхийн шийдвэрийг тодорхойлох гэдэг нь өөрөө бол шүүхийн ил тод хүртэвч техник хэлбэр гэж байна. Намайг хуулийн сургуулийн оюутан байхад би шүүхийн шийдвэрийг үзэхэд тулд диплом ажил бичинд бол сургуулиасаа бичиг авч явдаг байсан. Тэр шүүхийн захиргаанд гэдэг. Манай оюутан тэр өнөр хоёрыг ийм юм судалж байгаа энэ сэдвийг илтгэж авч байгаа. Тэгэхээр шүүхийн тим шийдвэрийг үзүүлж явж байна. Тэгээд тэр жоохон нэг сонин шийдвэр бол дараа нь бараг таалагдах бол үзүүлэхгүй гэдэг ингээд намайг буцааж хуваалцаад за нэг сонирхол татгууц тийм биш хэрэг байх юм бол за үзүүлгээд нэг ийм л байсан. Одоо бол ямар ч тийм шаардлага байна. Энэ өөрөө юу гэхээр шүүхүүдийн гаргаж буй шийдвэр дээр судлаач нар, оюутнууд, хуульч нар өөрөөсөө бэрхшээлээр энэ хэвлэл мэдээллийг гэж олцсон. Нийгэмд ингээд чөлөөтэй үйлсэл бодол уралдах тийм орон зайг л нээж өгсөн. Энэ өөрөө эргээд нөгөө айгүй буруу ч юм үнэлэхгүй шүүхийн шийдвэрсэн шүүгчнүүд ингээд шүүмжлэлт өртөд ирэхэд дараагийн шийдвэрүүд дээр өөрөө өөрийгөө илүү шахдаг, илүү хариуцлагчдаг тийм л юм орно л гэж харж байгаа. Дээрээс нь та хүн ер нь мэдэх үстэй Джон Стюарт одоо бас нэг сонгодог хүнээс нэг лекц учраас бас нэг дундуур нь тийм юу оруулдаг юм л да. Чимэг юм одоо юу гэж. Джон Стюарт Мил гэдэг нэг Австрали байсан шүү дээ. Тэр хүн энэ сэтгэл хэрэгчдийн тухай энэ мэдээлэл эрүүл уралдах тухай нэг аюу гой санаалсан. Тэрний өгөхлөөр хэрвээ та нар цөөхөд одоо хин нэг чиний буруу штэ харин цаг битээ идээгээд тэр хүний хэлж байгаа үгийг байр суурийг сонсоогоогаарай чи өөрөө хохирно гэж. Аль алиа болж юм. Яг тэр хүн буруу бодоод чи зөв бодож ирсэн бол тэр хүний байр суурь үзэл бодлыг сонсоо хүлээж зөв сонсоогоогаарай чи бусдын өмнө уучлаарай миний зөв байсан маа гэдэг нотлох боломж аль гэж. Бас тэр хүний байр суурийг сонсоогоогаарай хэрвээ чиний алдаа байгаа тэрний зөв байсан бол чи
өөрийнхөө шийдвэр гаргахдаа алдаагаа засах боломж олно. Тэгэхээр аль ч утгаараа цөөхөн байр суурийг бусдын үзэл бодлыг сонсохгүй байх нь өөрөө тэр хилцүүлгийг өрнүүлэхгүй байх нь өөрөө шийдвэр гаргаж байгаа ашиг гэж. Яг тэрнтэй адилхан шүүхийн шийдвэр ил тодорхой гэдэг бол зөвхөн маргалдаж байгаа талууд ш нийгэмд ч биш. Тэр шүүхийн шийдвэр бичиж байгаа шүүгчид бас өөрт нь илүү чадварчд өөрөө илүү өөрийгөө би бас ийм мундаг шүүгчд би энэ асуудлыг ингэж шударгаар үн зөв бас шийдсэн байх үедээ нотлоо харуулах бас боломжийг авах болж байна. Тэр утгаараа бол бас дандаа шүүхийн шийдвэр болох муу гэсэн үг бас биш. Тэр өөрөө шүүгчийг илүү өөрийгөө харуулах боломжийг олж өгдөг. Нэлээд олон жилийн өмнө санаж байна 2003 онд Америкийн дэд шүүхийн шүүгч Сандра Диконе гэдэг нэг эмэгтэй шүүгч байдаг. Тэр Монголд ирээд тэгээд асууж ирсэн манай нэг одоо тайлгч үзүүлэлт хийсэн дараа савглаа. Америкийн шүүгч юу хийдэг бэ гэдэг. Тэгээд тэгсэн манай бодож ганцхан юм харсан л да. Бид нар зөвхөн үзэгнэл ирэх мэтлээ гэж. Бид нэр хуулийг Мадалдж үе талуудад би Америкийн бичиг үсэг тайлбарсан хүн бүрт хамгийн ойлгомжтойгоор юу тайлбарлаж шүүхийн шийдвэрийг бичгэл бид нар ажилладаг. Тэр их мэдлэг бид нар. Тэгэхээр яг энэ утгаараа харах юм бол магадгүй заримдаа энэ ихтэй яг 100% юм биш. Хууль тогтоогч буюу парламент хуулийг шүүгчнэрт зориулж гаргадаг. Харин шүүгч нар Мадалдж тал нэглэн төрж ужирна гэж ужирнасууд аж ахуйн нэгж иргэн хоёрч ирсэн хоёр иргэн байсан ч болно. Мадалдж талуудад энэ хуулийн залт чинь чухамдаа ийм учраас ийм үндэслэр энэний цаана ийм агуулга байгаа учраас би энэ үсгийг батын өмчөж хийж байгаа маа гэд. А нөгөө талд Мадалдад өнөр үеэр нэр за миний биш байна биш юм гэтэл тайлбарлах гэдэг. Тэрс хэдэн хуулийн залт дурдаад яачаа тэм заавал гомд үсэх. Ямар ойлгомж энэ шодрог шийдэл шиг. Тэгэхээр зөв хуулийн зөв хэрэглэсэн байсан шийдвэрийн үндэслийг бичих болгох тэнд өөрөө юу? Шийдвэрт нэгэлзэл дараа цааш гомцоод. Энэ өөрөө игээд айл талаас цаг хугацаа шаарддаг, хөрөнгө мөнгө шаарддаг. Тэгээд шүүхэд итгэх итгэл нь өөрөө юм. Тэгэхээр би юу хэлж хэлэхэд шүүхийн шийдвэр нэгдүгээр дэлтод нь 20 дугаар шүүх өөрөө шийдвэрийнхээ үндэслэлийг аюул үндэслэлтэй бичдэг. Хэдэн удах нь хамаагүй шүү дээ. Үндэслэлтэй бичдэг хүлээн шүүхээс байдлаар бичдэг байх нь өөрөө шүүхийн тод байдгийг шүүх өөрөө гараад нийгэмтэйгээ ойлголцдог байдаг. Тэр гүүрний бодлого гэж харж байгаа. Тэрнээс бусад өөр байдлаар өөрөө шүүх юу? Нийгэмтэй ойлголцдог байж болохгүй. Жишээ юу хийх гэдэг нь гэхээр шүүгч нийгмийн олонход буюу ард түмний олонход таалагдах гэж шийдвэр гаргахгүй. Шүүхийн дээр нэг л зүйл. Тэр нь юу вэ? Бүгдээр бараг мэдэх байна. Шудраг ус гэж аягүй санаа. Шудраг ус гэж юу хэлэх үү гэдэг дахиад маргаж шин. Хуулийг дагах тийм. Тэгэхээр хуулиа бариад тэр багтуу хуулиа барьж гаргаж байгаа шийдвэр нь олонход ч гэсэн таалагдах болох байлээ. А тэр ихтэй хамаагүй. За ард түмний олонход таалагдах гэж явдаг бол улс төр албан шалтгаанууд хийдэг гэж. Улс төрчнөр хийдэг гэж. А шүүх бол хуульдаа л байна. А гэхдээ хожим тэрийг заавал юу тайлбарлах гэсэн. Германд нэг юм хэрэг гарсан байна л да. Нэг рок хөгжим сонсдог. Тэгээд нөгөө шнё фашист байсан юм да. Жаахан тийм байл хөршүүд дээрээс 50 амт ордог. Тэгээд нэг өдөр дээдлийн хөрсөн бүр төвчгөө байлаад хөгжим тавьж онцлох бод. Цагдаад урд зөндөө барьж чичтэй орохоор гоо нөгөө тийм бариад хонгил руу ингээд харанхуй хонгил руу чирсэн юм байна. Тэр нөгөө харахад ингээд нацист боловч нэг жижигхэн мэйтэй тийм залуу байсан. Тэр залуу харанхуй хонгил руу чирүүлж явахдаа бидгээс хутгаас хандчихвал нөгөө хутгад дэвшил тэргээр авч явахдаа нөгөө хутгадаа нэг аймаас хөнөждөг. Тэгэд нэг болохоор яг л улс төрчнөр үлдэр мэдээлэл хийсэн. Үндэсний гишүүд нь одоо ийм муухай неонацистыг хүн арс нэгрэг наатах одоо бүр хамгийн дээд яалтын нүгэл хэвлэлийн бахур тэгээд мэдээлэл хийгээд дээрэс нь ард түмний сэтгэл ингээд сони хэвлэрч яг тийм дискурс хэцүүдэд нийгэмд өрнөсөн. Наатахаар алаад өгч. Тэгээд шүүх хэрэг хэрэгсэхгүй болчихсон. Тэгээд дахиад шүүх зүүшин шүүх одоо яаж юм? Яагаар хүн алсан. Тэгээд дээрэс нь юу фашист. Тэгээд одоо ийм одоо болохоо бай цаанд ингэж өөгшүүлж яадаг. Бүх шүүхийн процесс дууссаны дараа шүүхийн олон нийтэд харилцах газраас мэдээлэл ирэх гэсэн. А тэрний дараа нийгэм бас шүүхийн зүг байсан байх шүү дээ ойлгоц юмсан. Тэр нь юу байсан гэхээр тэр залуу нөгөө өсвөр насндаа байхад нь баахан залуучууд нээж чадаад байж хүч хэлсэн байдаг. Тэгээд тэр
нөгөө ойн тойнд тэр сэтгэлд ямар үлдсэн тийм нөхрийн тэр дээдлийн хөршийн тэр том биетэй залуу харанхуй хөнгөлөөр өвсөн процесс нөгөө хүүхэд ах үедээс тэр нөгөө зочрол авчдаг нөгөө тэр хүмүүс багсны хүүхэд тавтай хүчлээдүүлсэн тэр сэтгэл зүйн өөрөө нөлөөдөд тэр зочрлоос авцгалсан байдаг. Тэр өөрөө нөгөө бүх нотлогоо шүүхийн шилгээ бодлогцсон. Гэхдээ тэр бол янз олон нийтэд бол бүгдийг ил болгож авахгүй болсон шүүхэн ажиллагаа дуусгаас өмнө. Тэгээ энэ тайлбараар өөр ингээс дараа нь бол нөгөө нийгэм нөгөө наадах галаад өгч гэсэн тэр юм арай нөгөө тэр нөгөө юу хэлэх гээд байна шүүхийн процессын нэг заавал наам нөгөө хаалтайчлаа дараа шүүх ямар нэгэн байдлаар ийм учраас шалтгаантай байсан юм гэдэг юм хуулийн өрөөнд тэр мэдээлэл өгдөг байх хэрэгтэй гэж хэлэх гээд байна. За дээрэс нь мэдээж үндэсний айлгуулалтай холбоотой ч гэдэг юм уу тодорхой хүмүүний нөөцтэй асуудлууд бол мэдээж шүүх хурлаар ил хаалттай явдаг. Гэхдээ тэр нь өөрөө шүүхийн шийдвэр хэлбэрээр яг нэр дарагдаад ч юм уу одоо яг бат гэдэг нэр нь харагдахгүй шүү дээ. Эргэнбэгийн гэдгээр бол мэдээлэл тийм юм байх хэрэгтэй ямар нэг юм чинь. Гэхдээ төрийн нууцтай бот ямар төвчнийг гэж асуух бас ялгаатай зүйл үүсэхгүй. Энд нэг зүйл байх хэрэгтэй. Байгууллагын нууц гэсэн нэг ойлголт байна. Тэгээ байгууллагын нууцын тухай нэг энэ өөрөө хуучны хууль болооч нэг зовлон байдаг юм аа. Байгууллагын нууцыг тухайн байгууллага удирдлага тогтоогдсон. Тэгээ энэ заалтыг бариад нэг хэсэг төрийн байгууллагууд бас өөрийнхөө юм яг нууцлж гэсэн. Нэг хэсэг дараа захирамж гаргах болтал манай хэсэг дараа танаа газар нууцвал энэ ингээд тэр дотор нөгөө нэг хууль ус шийдэл болохгүй иргэдээс хаалттай байх шийдвэрүүдэд төлөө орж ирсэн. Өнөөдөр бид нар энийг байгууллагын нууцын хуулийн дээр зат одоо хэвээрэл байгаа. Гэхдээ энийг төрийн байгууллагын нууц нэрийн дор төрийн байгууллага албачлалтын өөрийнхөө төрийн үйл ажиллагаанд холбоотой шийдвэртэй холбоотой ямар нэгэн шийдвэрийг нууцлах уу гэдэг бид нар сая шилэн насны хууль дээрээс орж ирсэн. Тэр нь ямар гэх юм энэ нэг юм их хаалттай. Хувийн бизнесийн байгууллага аж ахуйн нэгжүүд бол юу? Өөрөөр бизнесийн нууцыг компанийн удирдлагатай холбоотой нууцуудыг бол тодорхой хэмжээнд бас томилох нээлтэж боловч төрийн байгууллагуудыг хамаарахгүй гэдэг. Тийм ээ. Тэгэхээр шүүх гэдэг бол нэг талаас хувийн байгууллага шинэ өөрөө төрийн байгууллага бас л татвар төлжтэй. Хэдийгээр шаардлагатай тохиолдолд төрийн тал биш иргэний тал зогсдог чиглэлээр тэр өөрөө татвар төлжтэй мөнгөөр санхүүж тийм шийдвэр болж шударсыг тогтоож байгаа гэдэг талаар шүүхүүд ямар нэгэн хэмжээнд шийдвэр үйл ажиллагаа процесс бүгд тэр юм нийт тод байхыг шаарддаг юм аа. Тэгэхээр юу хэлэх гэдэг өмнөх дээрчүүдээ ингээд ярьсан зүйлүүдийг ингээд харж байхад та нар бол шүүх хараац байх юм гэдэг ярьсан шиг харагдаа. Тэгэхээр хараац байна гэдэг нь нөгөө талдаа ил тод хүртээмжтэй биш нийгэм ямар нэгэн хариуцлага өгөх гэсэн үг биш шүү гэсэн. За дээрэс нь манайд нэг бас нэг явдаг юм аа. Шүүхийн ил тод хүртээмжтэй байдлыг хангахын тулд энэ шүүгч нарыг ер нь ерөнхийдөө томд мөрөө байна. Энэ шүүгч их хурлын гишүүн шиг сонгогдсон хүчүүд яасан гэсэн асуудыг хөндлөе. Ингэж ярьдаг судлаач нар ч байдаг. Америкийн цөөх хэдэн мужид бас энэ тогтолцоо үйлчилдэг. Би хувьдаа энийг маш буруу шүү дээ. Парламентын цэцгэлтэй ихэнх улсуудад ер нь бол шүүхийн холбогдох хэрэггүй байгууллага санал бол ерөнхийдөө томилдог систем л биш. Тэгэхээр тэр ерөнхийдөө дурынхаа нэг томилдог гэсэн үг шүү дээ. Тэнд өмнө сонгон шалгуулалт бүх юм хийх тал процессны хийж явах хэрэгтэй. Урд нь өөр сонгон шалгуулалтыг шалгалт авдаг тэр институтууд нь өөрөө болцдог байна. Шүүгчийг ил тод болгох гэж байгаа гэж хэд хатгаач ялгаад шүүгийг өөрөө нь бас ард түмэнтэй ойртуулах гэж нэг хэд хараад сонгодог болчих юм бол парламентын гишүүдээ сонгодог болчих юм шиг бол за давуу талын ажил бас өөрчлөлт нь ажил та нар үгүй чинь. Биднэргүй байгаа шүү дээ. Тэр тодорхой бид нар ч гэсэн харж байна. Яагаад гэхээр тэднээс яг хууль биш засгийн газар хэрэглэж байгаа байхгүй тэрийг тэгж хэлнэ гэдэг. Тэгээ нөгөө хэд нь ч гэсэн хичнээн хэл мэдээлэл бичүүлээ гэсэн илчгээ ойл зайхаадсан. Энэ бол ойлгох сайн гэх. Сөрөгдөл нь бол яг үнэлгээ нэр хүнд юм. Тэгээ бүр хараад бастай юм. За зөв нь бол та нар ярьж байгаа үнэлтэй хэлбэр. Гэхдээ би зөв хамгийн гол сул тал нь юу шиг юм бэ гэж бодоход хүний хөтөлбөртөөр шийдэгдэг тийм систем болж байна. Яг тэр би жишээлбэл шүүгчтэй өрсөлдлөө тийм билээ. Зөвшөөрлөг мэтэр өрсөлдөд согн айхан дөрөв шүүгчтэй. Тэгэхээр хоёулаа мөрөг хөтөлбөр гаргах гэж байгаа. Олонгоос самбар. Ардуу самбар. Шүүгч яаш чи юу вэ? Тэр марга шийдвэрлэж шээ. Тэгээд тийшгүй шүү. Юм лээ. Оо мартар.
Уганбаатар Монгол хэлэх тийм. Уганбаатар Монгол хэлэх тийм. Одоо өөр газар Монгол хэл байсан тийм. Тэгээ Уганбаатар тэр чамд дээрлэхэд байгаа бид тэр шорны одоо тэр чам чи тэрнээс өөрөө авч чадаагүй би аавд биш. Тэгээ нөгөө хөтөлбөртэйгээр хүн яалдаг юм орж магадгүй санал нь авах. Тэгээд 4 жилийн дараа дахиад би шүүгчээр сонгох томдож Уганбаатар нөөц шорондоо явцсан гэсэн тийм. Одоо чи өөрөө авцсан гэсэн дахиад ингэж нөгөө нийгмийн сэтгэл хөдлөлөөр олонхын юмд нэ өөр юмар шүүхийн шударсан хэмжээс явж байна. Тэгэхээр шүүгчийг ард түмнээс олон нийтэд шууд сонгох систем Америкийн тэр цөөн хэдэн мужид одож энэ өөрөө ч гэсэн тэнд өөрөө бас юм зүйл дээр бас биш юм гэдэг тийм хандлага. Тэгэхээр энэ тухай бол та бүхний яг та нарын гаргаж буй мэдээлэл гэдэг үйл өөр өнөөдөр нийгмийг хийж байгаа. Үнэхээр хаана мэдээлэл үнэхээр шударсан гэдэг шиг үнэлдэг. Аль болохоор мэдээлэл орлого үүсгэл байх хэрэгтэй. Тэгжээж өөрөө нийгэм нэрвүүлнэ юм байна. Үсгүй. Гэхдээ тийм байлаа гэдэг ерөнхийн ингээд явж байгаа нэг Монгол улсын Монголын ард түмнээс сонгосон нэг юм тогтолцоо байна шүү дээ үнсээр. Тэрний эсрэг бас мэдээлэл байх бол тэр өөрөө бас юу буруу л болж байгаа. Тэр утгаараа би таавд бас энэ асуудлыг зөв бодоосай. Шүүхийн хүртээмжтэй байдлыг шүүх хаагдмал байна гэдэг нэрээр дээр бас хит юм хавтаарсан тийм зарчимгүй бас ярьж байгаа гэсэн бодлоодоос хэлж байгаа. Ер нь Германч гэсэн тийм байдаг. Германчууд яхтай өөрсдөө хаширсаар нөгөө сонгуулийн системээр арчлал Ваймар бүгдээр тусаа арчлал өөрөө гитлерийг төрүүлсэн учраас тэд нар хит их хаширцсан. Тийм учраас Германы хуулийн сургуулийн профессоруудад нэг аягүй том хязгаарлалт байдаг. Ер нь сургуулийн профессор. Ялангуяа хуулийн чи академик хичээлтэй байж болно. Өөрийн үзэл бодолтой, өөрийн шинжилгээ ухааны арга зүйтэй онолтой байж болно. Чи оюутан тэгтээ тэр чи өөрөө чи оюутан дурынхаа юм заах гэсэн биш. Германы үндсүүлэлт байгуулалт арчлалын эсрэг, хүний эрх эсрэг чиглэлэг эсрэг юм их юм чиний над үйлчиг энэ төр хэлж байгаа. Чи академик хичээлтэй. Тэрний үгээр хуулийн сургуулийн профессор ирээдүйн хууч прокурор шүүгч үйлчлэх хүмүүс Вашингтон үүднээс хууль тайлбарлаад тэр нацист хуулийг яриад хүний эрхийг гинхэнд бол хүчирхийлийг дэмжсэн хууль яриад тэр бол толгойн цэнэлээс үүж болохгүй гэсэн юм байна. Яг тэрнтэй адилхан та бүгдийн ч гэсэн нэг үүрэг өнөөдөр Монголын ард түмнээс сонгож баталгаажуулсан тэр сонголтын замыг ямар нэг хэмжээнд зөв үднээс нь тайлбарлаж нэмэлт гэдэг гүр өстэй тань биелдэг байна. Тэгээ зарим бас хэлдэг юм аа. Энэ нэг үгээр манай бас миний их дотор их хүндэлдэг тийм мундаг сэтгүүлч надаас ирсэн. 25 бас. Одоо би тэгтээ нэрийг хэлээд яах вэ? Тэгтээ их тийм мундаг туршлагатай мундаг хөө. Социализм үед бол биднэрт үнцүүд байсан гэнэ. Коммунизмын төлөө бид нар явж байгаа. Энэ зорилготой. Тэгэхээр коммунизм бодлоод нураад унтчих. Одоо бид нар тэгээд тэр нь юу өгөн гэж надаас байна. Тийм байхгүй шүү дээ. Тэг би бол магадгүй би мэрэгчлүүдээс авсан юм шиг. Би өөр үндсэн хууль гэж хэлдэг. Яг тэгэхээр Монгол улсын үндсэн хуулийн тогтоогч нь тийм ард түмнээс өөр хэлэх юм байна. Тийм үндсэн хуулийн тогтоогч нь одоо зүгээр эрүүг үйлдэхийн тогтоож сонгуулийн тогтоож их хурд тогтоож байгаа. Тэгээ үндсэн хуулийг тэгэхээр юм. Бид нар тэгэхээр нэг юм зөв ойлголттой байх юм. Зарим нь ардын хууль гэж хандаад, зарим нь улсын баг хурал гэж ярьдаг. Зарим бүр улсын хурал гэж бүр хадаад. Үгүй. Үндсэн хуулийн тогтоогч нь ард түмэн гэдэг. Бодит байдал дээр 2,700,000 иргэн очиж гар ус зураг байсан гэж байна 92 онд. Тэрэндээ бол биш. Хуульч нар тэгж ойлгож хуулиа хэрэглэдэг. Улс төрч нар тэгж ойлгож үндсэн хуулийн хууранд ажилладаг. Хэвлэл мэдээлэл тэгж ойлгож нийгэм сэтгэл мэдээлэл өгдөг гэсэн. Тэрний үгээр үндсэн хуулийн чи өөрөөр нь ойршилдог шүү дээ. Монголын ард түмэн бидтэй төвөг соёлоод ээлж дэлхийн нийтэд хандлага мандлага баахан юм явснаа энэхүү үндсэн хуулийг даяар болно тунхаглан зарлж байна. Америк үндэслэлд нэгдсэн улсын ард түмэн бид гэж хэлж байгаа. Тэгэхээр тэр үндсэн хуульд байгаа үндсэн санаа гэж үндсүүд гэж өөрөө бид нар зорж байна. Тэгэхээр тэр би үндсүүд хэзээ ч өөрчлөх үзүүл хийх гэж байгаа биш шүү. Тэгэхээр үндсэн хууль гэдэг бол ард түмэн зорж байх гэж байгаа. Үнэхээр өнөөдөр үндсүүд байгаа зорилго хангаснаа бол үгүй л дээ. Хүн бол үндсүүд байгаа шиг хөдлөх бол үйл хөдлөх дээр шудраар биш тэр их хангалттай шатааг байгаа. Нөгөө нь хувийн өмчийг баталгаажуулсан тэр хууль эрх зорчин хангалттай биш байгаа. Үндсэн хууль байгаа шиг үнэхээр шүүгч хараад сууж хацуу хууль зохиолт дээр очиж бүрэн болоог байгаа. Үндсэн хууль байгаа шиг гихмж ингээ яриул үнэтэй. Энэ доо зөвхөн бодит бизнес бол арай өөр. Гэхдээ энэ рүү бид юу сайн тийшээ тэмүүлж явах тийшээ шинтгэл явж явах тийшээ бүх юм хөгжиж явах зүйлүүд мөн.
Үндсүүд бол бүх зүйл биелжлээ бол үнээр сайхан хүн болгон хөдөлгөөрөгдөв өмчтэй өмчн баталгаажсан хойд орсон шүүгэн хараад сар ажилладаг улс төр нөгөө энэ хүрээндээ араам дотроо байдаг аршлын шударсан зочид яг үндсүүдийн нэгэ хоёрын төч аягүй гоё штэ хууль дээдлэг аршлын хүний шударсан дээдлэг төрөө үйлчлэл өмчн ч байдаг төр өөр аягүй том өөр гэсэн тэр нь биелдэг шиг юм. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр цаагаараа бид нөгөө энэ шүүхийн систем, ер нь хуулийн системийг ойлгох энэ үндсэн үеийн үзнэгийг томоор нь ойлгох зөв орж харах хэрэгтэй болох гэсэн тийм хувьдын зүйлийн бодлого. Тийм нийт төдлийн зарчимж байгаа шүүхөөр яаж ажиллах тухайч ойлголтууд нь байгаамаа. Үнэн хоёр өөр юм шиг надад харагдаад байна. Үнэн гэдэг бол тэр хүн бол тэрийг алдсан байж шүү дээ. Тийм учраас үнэн учраас тийм бол ялах хэрэгтэй юм шиг. Шудраг одоо хүмүүлийн талаас хаазахаар тэр хүн одоо үнэн яатсан болохоор яаж шийдэх хэрэгтэй юм. За би өөр жишээнд тайлбарлая. Энэ шудраг гэсэн чинь аюу хайцсан бол жишээлбэл нэг юм манай үнцэн нас хүйс хөрөнгө чинээ албан тушаал юу гэдэг шашинлэг бүх юмас үл хамааран хүмүүр хойш хүн гişрхтэй. Гэтэл нэг 16 насан туршаагүй хүн эмэгтэй хүн 60-аас дээш насны байхад эрэгтэй хүн гэмтэр үйлсэн тэгэхээр ямар ч хүн гэмтэр үйлсэн цаазаар авдаг. Одоо хуучин дээр ч одоо нийтэр байх болсон. Би зөв энийг тодорхойлно. Цаазаар авдаг үйлс болж байна. Тэгээ энийг ингээ өнгөцөр та нар боддоо эмэгтэй үнийг яагаад цааслах? Насан туршаагүй цааслахгүй. Ахмад настай цааслахгүй. Тэгэхээр эн чинь өөрөө шудраг юм. Нөгөө тэгшэрхэн зарчим хаанаас асууж магадгүй л. Гэтэл би эндээс юу гэхээр энд нэг зарчим байна. Шудраг усны тэгшэрхэн зарчим гэж юм хөндөгдөж байгаа юм шиг боловч нөгөө талдаа юу? Инэрэнгүй зарчим. Инэрэнгүй зарчим гэж. Тэгэхээр хуулийн бүх зарчмууд юм байдаг. Яг энэ нөхцөлд инэрэнгүй зарчим, энэ нөхцөлд тэгшэрхэн зарчим, энэ нөхцөлд арчлын зарчим, энэ нөхцөлд хууль дээх зарчим гэдэг нь яг ямар нөхцөл ситуац дээр аль зарчим илүү давуу тал байх вэ гэдгийг шүүгж орж хэрэглэдэг ustad сонсож нэг зүйлийг туйлын тавь өөрөө утга бодож би нэг юм зураа энэ юу? Шолоо хоёр тийшээ үлдэн төрөх. Хязгааргүй зүйл утга баг. Энэ юу? Хэрчим. Одоо тэгэхээр ингээд асуу хэрчим гэдэг нэг юм ойлголт үүсэж байгаа. Энэ хэрчмээр бид нар ийм юм хийж болно, ийм юм хийж болно те. Утгатай болоод хэлж байгаа. Яг тэрнтэй адилхан хуулийн аль нэг зарчмыг туурчлах нь өөрөө утгагүй л төрт. Яа шулантай. Тэгэхээр энэ орон зайд бол тэгшэрхийн зарчим, энэ орон зайд энэргээс тэгэхээр сая эмэгтэй хүн насан турш хүн ахмад хүний цааслахын чинь өөр энэргээс зарчимтэнд орж иж байгаа юм байна. Яг тэр төсөл. Тэр шиг тэгшэрхэн зарчмаар нас хүсээрээ бүх юмар айдл тишүү гэсэн чинь хаана гэж ингээд маадах юм бас байж болох. Тэгэхээр тэр утгаараа би чамд юу гэсэн хариулт өгөх гээд гэвэл энэ бол та нарын ажил шүү дээ. Яг энийг гэхдээ зөв ойлгох нь хурж ажил байхгүй нийгэм. Яг энэ хэргийг би шийдэхэд энэргээс зарчим байдаг юм а ийм учраас гэдгийг тайлбар. Тэрийг шүүхийн шийдвэрээр илүү тайлбарж олон нийтэд хүрэж байгаа тэр бүх юмараа тайлбарж хүрэх нь бол та бүхний ажил биш харин хурж ажил. Хууч нар ийм юм хийж чадахгүй бол сайн хурж байх нь шийдвэргүй. Зөвхөн хэдэн хуулийн залтыг аваад тавьждаг хууч бол үүснэ хуулийнхаа үг хэсгэнэл боол болохоос тэр өөрөө хууч гэж. Яг цагаатлахаар хууль гэдэг бол цаасаар хэвлэлцээ гэж онлайн хэлбэрээр гэсэнтэй хуульчийн компьютер дотор юм уу эсвэл сейфэнд ч юм уу шүүгэнд нь байж л байгаа. Тэр хин ч уншиж чадсан бичиг үсэг гэсэн. Тэрэнд байгаа зүйлийг аль ситуацид аль нөхцөлд алийг нь яаж хэвлэх вэ гэдэг чинь өөрөө юу? Хуульч өөр чадвар өстэй. Тогооч чиний тэгээд намайг би бол хамгийн муу тоглох байна. Хүснэ ногоодсон хурдтай хэрэгсэл ингээд бүх юм байгаа ч гэсэндээ би нэг юм хийх байх л да. Гэтэ тэр хоол гэж хэцүү юм болох байна. Мэргэжлийн тоогооч бол өнөр үеэс ялгаатай тэр байгаа юмнуудыг яаж зөв орцыг нэг энэ хурдхайг яаж зүсч хэрэглэх вэ? Тэр юуг нь ямар тохиолдолд хэрэглэх үү гэдгээр өндөр шаргаж хэрэглэх гэдгээр мэдж байгаагаар ялгаатай байна тийм. Хуульч бол хуульч хийжсэндээ биш тэр хуулийг зөв хэрэглэхтэй байна. Тэгээ энэ нөгөө манай хуульч нарын бас нэг суултал бий. Тэгэхээр хуулийн зөв үргэж чадахгүй учраас хуулийн үгснээс цааш ялахгүй учраас захын энэ хуульч нарын мэддэг юм. Би ч гэсэн бас хуульч болох юм шүү дээ. 3 сар түр хоригчод хэдэн эрүүг үеийн зал түр хоригч байгаа юмстай чэжлэнгүүтээ гарч ичээд ер нь би бараг эрүүг үйл гэдэг чинь би ойлгочтой гэдээ ярьж байгаа юм чи зөндөл байгаа байхгүй цагаатлаа.
Тэр хүмүүс тийм боломж орон зай өгдөж манай хуулийн өөртөө сууд байгаа л юм. Манай хуулийн систем өөрөө бас эрүүл биш, ил тод биш ойлгож байна. Тэгэхээр энэ рүү бид нар айлхаар алхам хийж байгаа. Нөгөө би ямар нэг юм төвшил гарч байгаа. Гэхдээ ямар ч ололт амжилт нөгөө цаг хугацаа хэрэгтэй л да. Нэг өдөр бүхнийг өөрчилж чадахгүй зааш. Хэдийгээр бид нөгөө rule of man буюу хүний засгаас rule of law буюу хуулийн цэцэл рүү явж байгаа боловч бодит байдал дээр хүн дээр л очиж л эцсийн дүн. Тэнд ажиллаж байгаа хүнээс бүх юм хамаарат байгаа. За өөр за. Нэг хүн надад өгч ирсэн. Хууль шүүх чөлөөтэй надад юм уу? Эсвэл буулийн надад юм аа гэж. Тэгээд кейс нэг бодлоо. Жишээлбэл одоо сургагчийг хөлөөлөхөөр тендер зааж. Тендер авсан компани хуульсан. Гэхдээ хийсэн сургагч хин чиргүй хийсэн байж байгаа. Тэнгүүд гашраа болохоор амлахсан. Би энэ одоо энэ тендер ийм одоо сургагч бүгд хэрэгтэй. Ийм болцоо болох номоо. Хэлмээр. Тэнгүүд шүүх болохоор зөв үүтэй хуйлаа байгаа. Энэ бол одоо юм өсөрчөөгүй хууль гэж байна. Гомд нь болохоор хэрвээ шодог бас гэж байдаг гэсэн бол юу гэдэг номны агуулга үүсдэх гэдэг болцоо юм уу? Үцгүй юм аа гэж уу. Тэгмээр юм да. Яажсэн. Тэнгүүд чинь дээр би бодоход нэрэж бас юу л гэсэн бодол төрсөн л дээ. Энэ кейстэй тань явж байна. Нэг хоёрт нь юу гэхээр шүүх нээлттэй болж ирж шүү дээ. Шүүх хөлийг ил топ дамжуулж идэв камера бичээд чинь хүмүүс орж ирээ суугаад үзье. Тэгэхээр би шийдвэж байгаа ч юм уу эсвэл одоо хэмжигч юм уу хариуцагч юм уу байлаа. Шүүгч миний шүүхүүд тэр шүүхүүдийг яагаад мэддэг вэ? Би нэг л шийдвэр хийсэн. Надаас асуух хэрэгтэй. Асуухгүй одоо ингэж гарч байна. Та хэвээр зөвшөөрж байгаа бол сэтгүүлж байгаа юм. Та хэвээр зөвшөөрж байгаа юм байт юм уу? Эсвэл шууд ингэж зарлж байгаа юм. Энэ болохоор би нөгөө талаасаа нэг төрчин жаа. Ил юм шиг болж байна. Юу? Одоо шүүх нээлттэй болж байгаа бол нөгөө нээлттэй гоо. Тэр шүүх одоо би бол шүүх барьцсан. Одоо би гамаар гүйсэн. Хүн харагмаар гүйс. Гэтэ би шүүхээ юу цагтаа одоо юу тодорхой хэмжээгээ одоо юу шийдвэрлийг авах гэдэг чинь гамаар ахад авах шийдвэр гэсэн. Зарлаа. Яг хоо ийм зовлонтой юм байгаа юм л та. Хоёрдугаас нэрлэхүүр нэгдгээс нэрлэх. Нэгдэхээс хоёрдугаас нэрлэх. Би айгүй энгийнэ тайлбарч байна. Иргэн байна. Нэргэн өнөр хоёр. Иргэн өнөр хоёр ерөнхийлөгчийн зөвлөх болохоор институт болчихж байна. Хувь хүнийхээ эдэлдэг миний хувийн нууц, миний хөрөнгө орлого нууц байх, миний найз нөхдөд харьцаа нууц бүх юм уучлаарай. Одоо чамд хамаатай. Яг тэр чи ерөнхийлөгчийн зөвлөх гэдэг институт болсон учраас чи төрийн нэг хэсэг болсон учраас гэдэг юм. Иргэн өнөр хоёрынхоо эдэлдэг ихэс би өөрөө сайн дураар татгалзаж байгаа. Ямар нэг юм ч. Гэхдээ бүх ихэсээ биш л дээ. Сорч усрах хэрэгсээ, өөр хүүхдтэй байх хэрэгсээ, эцэгээ халамжлах хэрэгсээ биш. Гэхдээ тодорхой хэмжээнд нийтэд олон нийтэд заавал нийтэд багсад тэр юмудаас татгалзаж байгаа. Тэрэндээ л иргэн өнөр хоёр шүүхтээр ямар нэг юм хариуцж болоод ирлээ. Маргааны. Тэр тохиолдолд маргааны нэг та шүүх хуралдааны нэг оролцогч аяругийн иргэдээр шүүгдэгч нэг шинэ ойлголтууд үүсчихлээ шүү дээ. Тэгэхээр нөгөө иргэн гэдэг ойлголт нь тэнд ярихдаггүй ч одоо бол чи шүүгдэгч, одоо бол чи яллагдагч, одоо бол чи маргааны тал. Тэр тохиолдолд нөгөө өөрөө юу? Нэг иргэнийхээ хувьд ингээд бүхэн нууцх хэрэгтэй гэдэг нэг юм ч асуулж байх болоод ирж байгаа. Тэгэхээр тэр бол давхар охирож байгаа ерөөсөө биш юм аа гэж нэг хэлэх гээд байна. Мэдээлж хүний ирэх гэдэг бодож арай хайрцангуй шүү дээ. Би жишээлбэл одоо манайд байгаа нэг хандлагатай байна. Альбом тушаалд очиод ирэх юм бидлээ жирийн эдэлтгүй бүрээр ирхнээ далахтаа ирэх дарах идэлхэхээр би бол тийм альбом тушаалд очиас гэж ярьдаг. Өөрийн шүүмжлэлд тийм юм аяд тодвойлго энэ асуудал дээр чиний чамд хүний ирэх гэдэг бол чи ярихгүй шүү гэхээр уучлаарай би ч гэсэн Монгол улсыг өнөрөө ярьжтэй гэж тайлбарлах. Яг тэрнтэй адилхан шүүгчч нар шүүх хуралдаан дээр жамж ирлээ. Өөрт иргэн ашигтай юм болохоор иргэн дээр очдог. Иргэн байх хувьд юу ашигтай тэрэн дээр очдог. Нөгөө нэг өөр нэг хуулийн ойлголтоор ашигтай болохоор тэрэн дээр очих гэдэг. Тэгэхээр нэг хуулийн систем нэг л юм байдаг. Чи иргэн байна гэдэг бол
Энэ хүрээнд иргэнээсээ гараад гэмтэг үлдсэн бол одоо чамд иргэний их ойлголт ярихгүй шүү. А чи шүүгдэгч болоод яллагдагч сэжигтэй болчоо ший тэнд байдаг эрхүүдийг идэх ойлголтын болохоос бүх юм дээр иргэнийх миний хувийн нууцыг чи задлах чинь би гэмтэг үлдснийхаа ялыг аваа шорондоо юм. Гэхдээ миний нууцаарыг битээ хагаад байлаа гэдэг үг байж байна. Жишээлбэл тэр би одоо яг тайлбарч чадчих чи гэхдээ айгүй хэцүү боловч айгүй чухал асуудал шүү дээ. Би ингэж л хариулах юм. Нөгөө талд нь эхний асуулт нь юу вэ? Нэг маргааш идэх шүү. Хуулийн талд нь шүүх асуудлыг шийдэж байгаа нэг л газар. Хүмүүс яагаад ч шүүх гэдэг. Хүмүүс хоорондоо өчиг зүгээр олж чадахгүй маргалдаад байгаа тохиолдолд тэнд нь асуудлыг шийдэж гарч орж байгаа зэрэг шүүх гэж байна. Тэгээ би нэг юм хэлэх гээд байна л да. Сайн сургагчийн чиний авсан жишээн дээр сургагчийн агуулгыг хянах бол шүүх ажил биш. Тэр сургагчийн стандартыг захиулж байгаа тэр газар. Тэр нь одоо юу гэдэг боловсролын юу вэ? Боловсролын тэр нэг стандартыг хянаж байгаа нэг газар шүү. Сургагчийн стандарт. Тэдний ажил болохоос шүүх ажил биш. А шүүх бол хуулийн дагуу процесс ёслуудыг хянах. За би нэг жишээ авъя та. Одоо Монгол болоог боловч арай танай толгойд бухах. Гэхдээ зарчим үнийг Америкт нэг хоёр хүүхд маргасан байдаг. Санта Клаус байдаг. Тэгээ хүүхдүүд эсвэл маргас эцэг маргаандаа тэгээ шүүхэд орхисон байдаг. Калифорни мужис Санта Клаус байдаг юм шийддэг. Тэгээ шүүх Санта Клаус байдаг гэж шийдвэр гаргачих чиний яриад байгаа бодит юмнаас хазаж чадах. Байдгүй юм шүүх нь байдаг гэж байна. Шүүх байдгүй гэдээ алхацсан өчгөр жилдээ нэг удаа болдог 100 сарын байрных нь утга учир үнц нь алуулж байна. Санта Клаус байдгүй шүү дээ. Аа хурдлаар гэдэг Калифорни мужис шүүх гаргацсан гэдэг ингээд утга болж. Тэгээ шүүх ямар харагдав эсвэл уучлаарай би мэдэхгүй байна гэж сууж. Яг тийм хүмүүс маргаана шийдвэр гэдэг шүү дээ. Ямар зодолтой шийдэлтэй шүү дээ. Хүмүүс хүчээр асуудлыг зэвсгээр шийдэхгүй ухаанаар илүү ерөн сард шийдэж байгаа механизм чинь шүү. Тэгээ шүүх ямар шийдвэр гаргах гэхээр нэгдүгээр Санта Клаус бол Америк нэгдсэн улсын иргэн биш юм. Хоёрдугаар Америк нэгдсэн улсын оршин суудаг юм. Тэгэхээр Санта Клаус хаана оршин амьд чинь тэр газар шүүхэд гомдлоо гаргах гэдэг. Тэгэхээр юу хэлгээд вэ? Бас хар тамирчныг барьсан. Хар тамирч нь баталгаа. Колумбиа хар тамирч Америкт байдаг. Тэгээ холбооны мөрдөгчөө гэрт нэрэд хаалмж хаалга талх холбооны мөрдөгч нь хаалга. Тэгээ хаалга талхлаар яг цагаар 2 минут өдөр болох хаалга нэвдээд орж барьсан. Нөгөө дүүшинд орж идэх. Тэгээ барьлаа гэрээс нь аюу хатан гэдэг. Гэхдээ шүүхтэр нөхрийг цагаатсан. Чиний яриад байгаа шударсан зэрч мөрдөөс шүүх шударсан. Гэхдээ хуулиар барьсан. Яасан гэхээр өмгөчнөр юу гэхээр энэ бол Америкийн нэгдсэн улсын үндсүүлээр хамгаалагдсан хүний хувийн орон зай буюу орон гэртээс маань орон байрны хадч байлж манай үндсүүлээрч байгаа юм. Тэр хүн гэртээ угаанчин усанд орж исэн байж болно, унтчихсан байж болно, их нэртэй секс хийжсэн ч биш болно. 2 минутанд амжиж хаалт тавихгүй. Яагаад 10 минут гэж болоогүй 5 минут гэж болдог. А манай хүний нөхцөл бол кейс бол усанд орж исэн. Сонсоогүй боломж өгсөн. Сонсон ч тэр чигээр нэг юм эндээгээр нэг юм өмөрөөд гүрсэл 2 минутанд амжихгүй. Тэгэд юу хэлэх гэдэг нь шодрог усны зарчмуудаас харах юм бол нэг хар тамирчин сулцсан шиг харагдаж байна. А хуулийн процесс нь өөрөө тийм юу баримтлах ажиллагаа нь өөрөө хуулийн процессыг төрчихсөн байгаа. Тэгэхээр би юу хэлэх гэдэг нь шүүгчийн ажил, шүүхийн ажил болж хуулийн хуулийн дагуу процессыг нэгдүүлсэн. Хоёрдугаар хууль зүйн тогтоохоос бүх юм шүүх ороод ирвэл чи сая энэ чинь яасан чинь сургачийн агуулга нь өөрөө буруу байж шаардлага хангаагүй заасан тэгэл тэглээ ороод ирэх юм бол шүүхийн дараа бол нэг тогтсон шүү дээ. Шүүх бүх юм үнцэнээр шийддэг юм бол олж эхэлнэ шүү дээ. Сүүлдээ баг ингээд шүүгчээс хүмүүс гэж тендер зарлахад аль шүүхтэр унахгүй тулд би нэг юм сургачийн тендер авсан маа яах вэ гэх юм асуусан. Шүүгч баг 10 жилийн сургачийн ингээд стандарт агуулгыг ярих болох гэдэг шүү дээ. Тийм болохгүй. Тэгэхээр нөгөө энэ нийгэм төрийн институт болгон өөр чиг. Тэр институт болгон чигүүрийг нь хуулиар л орсон. Харин энэ хуулийнхаа хүрээнд хуулиас даваад хэтрүүлсэн байна гэдэг хязгаарыг тогтоох тэр хууль үүднээс нэг одоо юу гэдэг ингээд жишээлбэл парны ингээд зөв юмараа усны гүйжүүгүй юу гэдгийг шүүх хүрээ хадлахаас биш тэр дотор нь усаа шахсан байна уу дулаан зүгээр халуун агаараа явуулсан байна уу тэр шүүхэд ямар ч хамаагүй байхгүй юм. Тэгэхээр
хариулж чадсан уу чадаагүй. За. Шүүхийн шинжилгээ яриад байдаг магадгүй шийдвэр гэж тухайлбал говьтай иргэн одоо хотод эгдийн удаа жоохон хүндрэлтэй байна. Бидний одоо заавал мөнгө юм уу зүгээр энгийн юм болоод тастаа нэг тань зүйл биш ээ гэж хэлсэн. Өөрөөр цаах ашиглаад гараад ирсэн маа юм аа гэдэг. Заавал энэ цаах одоо хэрэгтэй юм. Энэ цаах ашиглаад зэрэг зөвхөн цаах нэг надад энгийн нэг юм аа. Хурлаас асуумаар сүлтэй. Ер нь бол тийм л дээ. Яг энэ шүүхийн тойрогоос их хурлын нэг 8 гишүүн санаж батлсан юм. Хүмүүс нь ерөнхий шүүхийн шийдэлд андуурдаг гэдэг. Гэхдээ яг би гишүүдийг бодож авч энэ бас нэг үнслэх биелээ тэр хүмүүс зөв тэмдэгтэй ч юу ч мэдгэдэж бас хийцэн биш. Нэг ийм зарчмыг харцсан. Тэгэхээр тэр Монголын тэр зөв үү гэдэг бодох хэрэгтэй. Шүүхтэр очсон маргаан болон дав зал гэж байна. Яг тэгэхээр анхны шүүх нь өөрөө тэр утгагүй л шүү. Зүгээр ачаад бүхүү зүйл шүү. Тэгэхээр өөрөө амир анхны ч байгаа давхан ч байгаа. Тэгэхээр анхны бүрний юу гэж хэлнэ хамаагүй. Тэгтээ дөрвөө дав залчих юм чи гэдэг байлаа хандаад энэ өөрөө юу. Гэтэл анхны шүүх энэ стаканаар батын толгойг зогсон нэг үнэн юм уу гэдэг фактыг тогтоож байгаа. Давзалтчны шүүх, анхны шүүгч бүрнээ энэ маргааны шийдэхдээ үнэхээр хуулийг зөв хэрэгжилж юугүй юу гэдгийг ярих гэдэг байна. Тэгэхээр нэг газар өчгөр монголчууд эсрэг явах юм аа. Автомат анхны яг тэр давзалтчих нөгөө холтчоо. Гэхдээ би тэр давзалтад ялах юм уу ялахгүй. Хөөчтэйгээ зөвлөх гэж байна. Баахан зардал гараад би өөрөөс Улаанбаатарт ирдэг. Тэгээд бөөнзөл мөөлч үс дахиад баахан тэмдэгтэй ороод юу ч үдийгээд хөлсөн чинь ялагчуд дахиад баттай бол би зарлмаар. Хэрэггүй юм дээр ямаар юм яаж бодохгүй аймагт нь хөлөө байгаад ямар ч үгнийхэл гаргаад юу ч явуулсан эцсийн тул юу гэдэг нөгөө шүүхийг яагаад анхан шат хяналташ дав шат байлгаад гэж очиод бүгд нь өөрөө гарах болчих. Тэгэхээр тэр их хурлын гишүүдийг би буруутгах бас юм дургу. Нөгөө талдаа Монголын өөрийн онцлог гэж бас аливаа байна. Сонгуул болохоор хоньны бичээр дээр зам ачин дээр явуулчаад хоньны чи би харж ичээ санал өгөхгүй сонгуульчин болоход очиод өгчөөд иргээд минийхээр ардын нам арчсан хамаа авахгүй санал өгөх юм бол суугаад гэж байгаа бас Монголоос өөр байхгүй. Хөшин чам 2 жилийн өмнө мөнгө өгч ороод тэрнээ саналын ажил миний ажилч нэг миний ажилсан нэг л арчсан намайг арай илүү санал очих шаардлагатай. Нэг согтооноор болоо саналын ажил өгчлөөр заад шийдээд тэр саналыг хүчингөө тийм процесс өөрчлөхийн хаач байхгүй шүү. Ингээд нэг талаас авал Монголын өөрийн онцлог гэсэн юм бас байна. Нөгөө талдаа нэг юм бид хууль шударга усны зарчим гэдэг бол Coca-Cola-д их нэг юм стандарт нэг. Тэр Coca-Cola дээр үндэсний онцлог гэдэг та нар айг хийгээд уугаад үзтээ юу болох вэ? Тэр бүхний хэд үндэсний онцлог гэдэг бас юу ч шалгаж болохгүй. Тэгэхээр нөгөө би юу хэлэх гэдэг тэгж үндэсний онцлог гэж харах зүйл нь одоо жишээ нь таны асуусан тэр давзалтч шүүх оролцоод мөн биш үү гэдэг би өөрөө яг эцээ өгч чадахгүй. Яг тэр өөрөө нөгөө бодоод өөрөө эцэг авах нэрээ бас юм бол. Яг сайн судлах хэрэгтэй. Гэхдээ зарим юмыг ингээд цаг хугацаагаар шүүгддэг юм байна л та. Ялангуяа хууль нөгөө би нэг айгүй энэ жишээг авах тууштай та нар уран сонсох. Гутлахаараа бариад хөл өвдгөөдөө гуталч мэддэг юм аа. Гутлыг өмсчүүл мэддэг гэж. Тэр шиг үнэхээр хууль хаанаа болоод энэ хаанаа болох юм эцсийн дүндээ хууль санаачлагч бас мэдэж чаддгүй, хуулийг баталсан их хурлч мэдэж чаддгүй юм аа. Тэр чинь нөгөө хүний амьдралын бүх тохиолдлыг өөрчилж чадахгүй шүү дээ хүндээ. Тэгэхээр бас зовлон байна. Тэгэхээр үнэхээр энэ бас зарим аймаг орнууд тийм бас болохгүй зүйл байх үсэхгүй л үнэхээр ялах боломж байгаад байгаа гэсэндээ зал хүмүүнээс хамаарат очихыг хүмүүс одоо дав залж чадахгүй хөхөрөд болж байгаа юм байна. Үсэхгүй ч би бас тэр дээр хатуу туйжлаад бас хийж чадахгүй нэг тал. Гэхдээ нөгөө талд нь тэр их хурлын гишүүд зөв хоосон тэнгэр харж чад бас энийг хийж өгдөг бас бид зөв тайлбарлаж байгаа юм шиг. Зөв эсвэл байна уу? 5 минут гэсэн юм шүү. Тэгэхээр
Тэгэхээр сайн мэдээлэл байхгүй. Яагаад гэвэл хожуу нээлттэй болж байгаа юм байна. За автомашины гэрийн одоо зөрчил байлаа гэхэд хизээ шүүхтэй гэж байгаа тухайн илүү нэгдгүй. Тэр гэрэг нь яваад байдаг хизээ шүүх нь мэдгүй. Хохирогч мэдээгүй байх тэр шүүх болчихдог. За нөгөө тэр үйлдэлсэн хариуцагч талын жаа хөлтөөтэй байж тээ мэдээж хэрэгждэг болохгүй бол хохирогч нөгөө хохирсон нөхөр ч юм уу хүүхдээ ч юм уу эндэл амтдаг яаж яхад нөгөө шүүх нь болчихдог гомдсон шүү дээ. Өөрөөр хэлбэл нэг бол за танаа үзнэчсэн буруу нэг тэнгууд даах шаардлагатай болох. Нөгөө талаас манай энэ иргэдийн мэдээллийг яаж энэ нээлттэй байгаа нь та яаж шүүхийг ойлгож чадахгүй гэдэг талын амжаа хүмүүс шаардлагатай юм шиг. Нэг бол хүмүүс одоо хинэгүүд байгаа юм уу? Зүгээр ховч юм уушгаараад нэг шүүх наа тэгээ шийдэж уушгаад байдаг юм уу? За ер нь бол би ер нь тийм дэрэгдэг амар шүүгч байгаа дургу тэр ер нь тийм байгаа. Нийтдээ байдал яг хаана юм бэ гэж бодож байна. Харин би мэдэхгүй яг юм. Нэг гурван нэг хамаатай мэдчихлээ. Шүүхээр маргаана шийдүүлж явна гэж бас өөр юм шүү. Одоо тийм ч тийм процесс хаана өөр шүүхийн тод байдаг гэж мэдэх хэцүү. Гэхдээ энэ дээр ямар нэг алхам гараад байгаа юм мэдрээд байна. Гэхдээ тэр хэр хүртээмжтэй гэдэг бол харин бодох ёстой зүйл гэж магадгүй. Дээрс нь ягтай иргэд тэр хаагддаг зүйл бол байсдаг шүү дээ. Нөгөө нэг аливаа юм чинь тийм хоосрлыг төвчдөг шүү дээ. Тэгэхээр нөгөө хүмүүс мэдээлэл байгаа зүйл тэр чинь тэгээд хадгалт ховж ивэрэл дүүрнэ шүү дээ. Тэр мэдээлэл гэж орон зай. Тийм ч бас энэ дээр бол үнэхээр манай шүүхийн захиргааны байгууллага ядгаа шүүхийн шинэ ерөнхий зөвлөлд бол айгүй онцгой хөвгөлд ажиллах хэрэгтэй. Шүүхийн хамаанаар шүүхийн хүртээмжтэй бол яг иргэдтэй ажиллах гүйлэх талтай байна. Энэ дээр мэдээж хэрэг тодорхой ахис биш байгаа юу байгаа. Гэхдээ хийх илүү олон ажил байгаа гэж байна. За хамгийн сүүлчээс хоёр үгсэн. Yung сайн сонсдог үнээс сонсож байсан. Тэгээд тийм ч юм ангийн сонсож байсан. Podcast actually education энэ боловсролын төвшин шүүхтэн гэдэг бол юутай адилхан сонсоход байна л да. Аюу хэцүү. Би одоо ингэ нэг нь миний багш. Нараа шууд үнэхээр мэж нэг надтай хамт эсвэл бас бидээ багшиж байсан мөрөдтэй шүүмжлэх үйлдэл шүүмжлэх маргалж үйлдэл маргалж би нэг гуцлах үйлдэл гуцлаж тэгж явж байсан. Номын тэгэхээр бол би тэр хоёрын юм яг надад зүгээр юу нэрж явсан юм. Зөв би өөр жишээгээр хариулт өгч. Яг адилхан. Хэдэн жилийн өмнө нэг донх спид гараад тэрний эсрэг ингээд том аяар өргөнгөө. Тэгээд эрүүл мэндийн яам дээр нэг олуулсан байгууллагын төслөйчээ. Тэгээд тэр нь Дархан аймагт очив. Тэгээд тэр төслөө өрөөнд тэгээд хэрэгжүүлэх Дархан аймгийн засаг дарга нэг захирамж авлаа. Захирамж ихгүй шүүхийн шийдвэртэй нэг юм адилхан шүү. Нийтээр дагаж мөрддөг хооронд. Тэгээд юу гэхээр Дархан аймгийн бие өгчтэй заавал бэлгэвч хэрэгж авах хэрэгтэй хэлүүлээ. Тэрний захирамжийн бэлтэнд хуулиараа цагдаа хяналт тавих хэрэгтэй. Тэгээд хэрвээ нэг бие өгчүүж засраад би хүүхдтэй болзойг бол одоо засаг даргатаар ородлоо дөрөв төчөд цохорт хийх юм уу? Цагдаа яах юм бэ? Гэхдээ та нар өөрсдөө бодлоо тийм. Яг яаж юм бэ? Тэр юу хэлэх гээд байлаа? Хуулиар шийдэгдэхгүй асуудлыг хуулиар шийдэх гэж оролдох нь нэг сая шиг министртэй байлдаг. Үгүй бол өөрөө ерөөсөө тэр юу утга учиргүй хүлэмжийг гаргуул тийм зүйл болж хоёрдгийн маа зэрэг. Тэгэхээр магадгүй боловсролыг тогтоох хэн нэгний боловсролын хэмжээсийг тогтоох асуудал үүнтэй адилхан зүйл болох юм. Би илүү хариулт яаж чадахгүй юм. За
Номын За. Тэгээд боловсролын тушаанд тийм ч шүүх өөрөө боловсролын дотор хэцүү чинь сая бэлээд шүү дээ. Бие үнэлтийн тэмцээнд захирамж гаргаж байгаа нь утгагүйтэй л адилхан зүйл юм уу гэж хариулах гэдэг л одоо санаа ойлгомжтой. Тэгэхээр ер нь бол юу шүүх бас бүхсэд гэхдээ яг нэг ёс суртахууны нийгэмд ч аюул болон маргаан байна. Ёс суртахууны маргаан, бооз маргаан, хуулийн маргаан юу маргаан тийм. Алийг нь өөр өөртөө зохиц арга хэрэгслээ шийдэн шүү дээ. Та нар хэрэгтэй мэдэх байх нөгөө сэтгүүлсээр хэрэгтэй гадагшааг явдаг байлгүй. Ингээд христийн зарим сүмд очихоор ялангуяа Франц Нотр-Дамын сүм гэдэг 12 дооц хамгийн түрүүлсэн. Тийш ороход ингээд малгай тайлан гэдэг тийм ингээд юутай зураг байдаг. Тэгээ малгайтай би яваад орчвол намайг нэг цагтаа очихгүй байж байгаа торгоод ингээд шүүх мөхөнд байж байгаа шүүгэр орлоод алхацгаад авахгүй багтаа. Гэхдээ тэнд байгаа бүх христийн шинжлэх намайг ингээд хамгийн үзээ зах Имүү тэнийг аз зайлаас яаж малгай авах юм харахгүй бүдүүг амтэн бэ гэж нөгөө юуд тэгээд тэнд байгаа харцаараа тэнд байгаа ингээд ямаараа надад ингээд шийдгийг өгөх байхтаа ингээд би ингээд тэнд ингээд хүндлэн өсөж чадсан. Ер нь эндээс гарыг хэвчл болох ба. Яг тэнд адилхан нийгэм бүх асуудлыг шүүх шийдэх юм аа. Нийгэм бүх асуудлыг хуулиар шийдэх юм аа гэдэг би тавчаад байлаа. Тэгэхээр бүр тэр өөрөө турж өгөөд байна. За баярлалаа бүгдээ миний Эгцэд юу юм те санал бодлыг бас хичээлтэй сонсоод бас надад бас их тийм хурцлсан ба цаашдаа их бодож тийм асуултууд үнцэнтэй асуултууд тавьсан. Бас сэтгүүлсэртэй байлаа. Хүнийг таныг үл асуултаар тань гэдэг. Тэр хүн ямар хэмжээний цар хүртэл сэтгэдэг болдог байх гэдэг асуултаар таньдаг юм аа. Тэгээ та бүхэн асуулт үнэхээр надад их ухаар цаашдаас бодохоор зүйлүүд байна. Гэхдээ би бас жоохон зарил гаргаад хариултыг бодсон байхаа гэж бодож байна. Тэгээ баярлалаа. Бидний тустай бүгд хэлчихэж 27 мянгаар сарын салтанд авахгүй юм. Ер нь бол нөгөө манай одоо ажилласан хүмүүсээс тийм л Германд бол энэ Европ улсууд дээр 20 евро байдаг санагдаж байна. 20 евроос дэш бидний төр аль багшуулж явдаг. Дээшээ бол авч болох чиглэлээр нөгөө тухайн байгууллагаас самрах тэгвэл төрийн нөгөө бэлэг хүлээж авдаг тэр протоколд орох шийдвэрүүдийг журамтай байдаг юм аа. Тэгээд тийм утгаараа бид зөв хашилсан бодож бас нөгөө хууч хүмүүс ялангуяа хууль хийгээд хэлдэг өөрийнхөө үүрэгтэй үйл хэрэгээр үйлдэлээр одоо үлгэр хэсэг гэж хувьдаа идэж өмөрч явдаг. Энд голдоо залуу хүмүүсээс зүрсэн. Тэгээд надтай бич зөөр залуу. Тэгэхээр бид нар бас цаашдаа хамтарч ажиллах бас бие биений хувцлах, шүүмжлэх тийм асуудал зөндөө гарах байна. Тэгээд миний бас алдаа оног ажил хэрэгтэй бодож шүүмж харамгүй хийж байгаарэ. Тэгвэл бас баярлах болно шүү. Гэдэг хэлэх гэсэн. За